Хөтөлбөр цаашаа хүрээлжилж байна. Манай мэдээ нэрээр иргэний эсхийг ерхий газрын эсхийн мэдээллийн үйлчлэгээний албаны дараа гарын гэрэл өргөтөн ажиллаж байна. Таны өдрийн мэдрэг. За баярлалаа. Та бүхэнд олон үзэгчтэй бас энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр нисхийн мэдээллийн үйлчлэгээний алба гэхээр чухам яг ямар ажлыг хариуцж хийдэг алба гэсэн үг вэ? Нисхийн мэдээллийн үйлчлэгээний алба маань бол иргэний нисхийн үйлдвэрлэлийн нэг чухал салбарын нэг агарын навигацийн үйлчилгээндээ хамаардаг. Тэгэхээр нисхийн мэдээллийн үйлчилгээний албаны үндсэн зорилго үүрэг болвол нисэх баг болон нисхийн удирдагч гэх мэт одоо нисхийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа энэ бүх нисхийн мэргэжлийн хүмүүсийг одоо аюулгүй ажиллагаанд чухал шаардлагатай тогтмол одоо нислэг маань өөрөө тогтмол байх юм бол одоо үйлчлэгчдийн одоо шаардлагыг хангаж гэнэ гэсэн үг тийм. Энэ тогтмол байхад холбогдолтой мөн нислэг үр ашигтай байхад холбоотой энэ мэдээллүүдийг бэлтгэн одоо нисхийн өмнө нисэх багт хүргэдэг. Ийм мэдээллүүд дотор чинь ямар мэдээллүүд байх вэ? Нисхийн мэдээллүүд маань одоо би энгийн үг яриагаар хэлээ да тийм. Тэгэхээр код мэдээлэл гэж байна. Одоо нота мэдээгээд notice to airman гэсэн одоо тавчсан үг л дээ тийм. Тэгэхээр энэ маань одоо нисхийн код мэдээлэл, за нисхийн зураг мэдээллүүд байдаг. Одоо булт оролттой үйлдэх схем, агарын замын зураг, маршрутын зураг гэх мэт ийм зураг мэдээллүүд байна. За текст мэдээллүүд байна. Нисхийн мэдээллийн эмтгэл гэж улс орон болгон одоо иргэний нисхийн ерөнхий газраас гаргадаг ийм нэлээд том эмтгэл баримтчиг байдаг. Ийм баримтчгуудыг бэлтгэн гаргадаг юм аа манай байгууллага. Тэгэхээр таны нэрээс харахад техник технологийн тийм маш олон хэрэгцээ шаардлага гардаг юм шиг. Өөр хэмжээсүүд л явуулах юм шиг байна шүү дээ. Ерөнхийдөө мэдээллүүд гэдэг байгаа юм тий. Тэгэхээр техник технологиуд манайх нь ямар хөө байдаг юм бол одоо чи манай чи олон улсын нэг иргэдийн нисхийн гэдэг юм уу Корей конвенцуудаас нэгдчихсэн байдаг бах. Тийм учраас өмнө бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээдэг бахыг техник технологийн хувьд манайх ямар хэмжээд байдаг юм бол иргэний нисхийн ерөнхий газар сүүлийн жилүүдэд бол нэлээд их хөрөнгө оруулалтыг одоо техник технологи шинжлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг иргэний нисхийн ерөнхий газраас ч гэсэн Монгол Улсын засгийн газраас ч гэсэн нэлээд авч хэрэгжүүлж байгаа л да. Энэ маань бас юутай холбоотой байдгүй гэхээр иргэний нисхийн олон улсын иргэний нисхийн байгууллага, за тэгээд олон улсын агарын тээвэрлэгчдийн холбоо ЯАТА, ИКАО гэдэг энэ байгууллагууд маань өөрсдөө одоо иргэний нисхийн салбарын стандартыг тогтоож өгдөг. Тэгээд энэ шаардлагуудыг бол одоо биелүүлэх ёстой, заавалчгүй биелүүлэх ёстой гэсэн шаардлагуудыг мөн зөвлөмжүүдийг гаргаж өгдөг. Тэгэхээр бид нэр болвол одоо энэ иргэний нисхийн олон улсын байгууллагын бүрэн эрхт гишүүнийхээ хувьд мөн одоо Чикаго конвенц гэж энэ конвенцэд нэгдээ орсны хувьд одоо энэ шаардлагуудыг биелүүлэх юм ёстой байдаг. Үйл ажиллагаанаас чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа гэсэн юм мэдээлэл надад байгаа. Зөвхөн чанарын удирдлагын тогтолцоог чухам юу хэлээд байгаа юм бол үр дүн нь ямар хөө байдаг? Манай байгууллага би түрүү хэлсэн иргэний нисхийн салбарын үйлдвэрлэлийн чухал нэг жимаага. Ер нь иргэний нисхийн ерөнхий газрын хэмжээнд одоогийн байдлаар 7 байгууллага чанарын удирдлагын тогтолцоо одоо MNS ISO гэдэг гэрчлэгийг гардаа аваад байгаа. Яг нисхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын хувьд 2008 оноос энэ тогтолцоог үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлье гэдэг ийм зорилго тавиад ажиллаад 2009 оны 12 дугаар сард энэ гэрчлэгийг гардаа авсан байгаа. Тэгээд энэ гэрчлэгийг гардаж авахдаа бид нэр бол ямар зорилго тавьж ирсэн гэхээр одоо ер нь бол нэг байгууллагын одоо цол чимэг ч юм уу энийг нэмэх биш, үйл ажиллагаагаа сайжруулах юмсан. Энэ маань эргээд бидний ажилд ашигтай үр дүнтэй байгаасаа гэдэг үүднээс авсан байгаа. Тэгээд энэ чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх явцдаа бид нэр шийтгэлгүй мэдээллийн систем гэдэг энэ системийг байгууллага дээр нэвтрүүлсэн. За энэ маань бол бас нэлээд тийм үр дүнтэй зүйл болсон л да. Одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дээр гардаг одоо том жижиг янз бүрийн зөрчил дутагдлуудыг урд нь одоо нуудаг ийм байсан. Гэхдээ энийг бол мэдээж хэрэг тодорхой арга механизмаар бол хэрэгжүүлэх ёстой те. Тэрнээс зөрчил дутагдал болгоно одоо шийдэхгүй байна гэх юм бол тэр бас өрөөсгөл хэрэг болно те. Гэхдээ бид нэр одоо тэрийг дотор нь ангилаад
тий одоо жижиг хэмжээний зөрчил дутагдлуудыг бол шийтгэлгүй байлгаснаар одоо нөгөө гардаг эрсдлүүд нөгөө үйл тохирлууд маань одоо ил гарч тий тэгээд ил гарч тэр маань бүртгэгдэж баримтжуулагдаж ингэж явснараа бид нэр тэрэн дээрээ дүн шинжилгээ хийгээд тэ дараа нь эргээд тэр маань бүртгэгдснээрээ бид нэр мөшгөх боломжтой болж байгаа юм тий тэгээ ингэж мөшгөөд бүртгээд ингээд илрээд ирснээрээ бид нар тэрэн дээрээ юунаас болоод байна яагаад гэдэг арга замаа мэдж олох тий тэгээ цаашаага одоо сэргийлэх залруулах арга хэмжээгээ авч хэрэгжүүлэх энэ ажилд маань түүнийгээ төлөвлөх энэ ажилд маань нэлээд тус төхөмтэй ийм болсон л доо. Энэ утгаараа бол нөгөө аюулгүй ажиллагаанд бол энэ маань одоо цоошин ажил болж байгаа гэсэн үг. Ер нь л нисхийн салбарын гол асуудал мэдээж аюулгүй ажиллагаа хамгийн чухал тооцдог. Яг танаартай холбоотойгоор өнөөдөр хийхэд төлөвлөж байгаа ажлууд нь юу байдгийг бол бас хүндрэлтэй асуудлууд нь юу байдгийг бол. Бид нар ер нь бол иргэний нисхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны нэг чухал хүчин зүйл нь бол эрх зүйн тогтолцоог одоо зөв бүрдүүлэх гэж үздэг. Хамгийн түрүүнд эрх зүйн орчин зүг байх хэрэгтэй. Тэгэхээр иргэний нисхийн салбарын хувьд бол одоо Монгол улсын тухай иргэний нисхийн тухай Монгол улсын хуулийн шинжилсэн найруулга явагдаж байна. Энэ дээр манай байгууллагууд, мэргэжлийн хүмүүс одоо багт нь ороод ажиллаад өөрсдийнхөө одоо тэнд оруулах ёстой томьёоллуудыг саналуудаа оруулаад тусгаад өгж байгаа. За мөн энэ эрх зүйн орчны энэ тогтолцоонд байгууллага болгон мэрэгчлэн болгон хувь хүн болгон өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах ёстой тий. Тийм учраас манай байгууллага бол одоо өнгөрсөн 2013 онд өөрийнхөө одоо үйл ажиллагаатай холбоотой иргэний нисхийн дүрм 175 гээд нисхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага түүнийг эрчилгээжүүлдэг гэсэн энэ дүрмийн шинжилэн боловсрууллаа. Энэ маань юу гэхээр бас олон улсын иргэний нисхийн байгууллага ИКАО-гийн хавсралт 15 гэдэгт одоо бас зохих хэмжээний ер нь дэлхий дээр одоо нисхийн иргэний нисхийн салбарт маш их шинэ техник технологиуд орж хөгжиж идэгтэй холбоотой маш их өөрчлөлтүүд орж идэг. Тэгэхээр энэ өөрчлөлттэй холбоотойгоор амендментууд байнга гарч одоо нэг өсөндөө баримтчиг маань амьд байгаад байна гэсэн үг шүү дээ тий. Одоо тухайн одоо үйлдвэрлэлийнхаа үйл явц одоо практик амьдралтайгаа холбогдож өөрчлөлтүүд ордог. Тэрийг тусгаж өгөөд одоо иргэний нисхийн дүрм 175 шинээр шинжилэн боловсруулад юундээ холбогдох одоо байгууллагуудад батлуулах гэдэг өгсөн байгаа. За манай үйлчилгээний бас нэг чухал хэсэг бол нислэгийн журам зохиох үйлчилгээ гэж байдаг. Нислэгийн журам зохиох үйлчилгээ гэдэг маань одоо юу вэ гэхээр одоо нисгэгч, нислэгийн удирдагч, нисгэгчид тухайлбал одоо та энэ замаар ингэж нисэх ёстой гэдэг энэ одоо тооцоол хийгээд зургийн зурж өгдөг одоо ийм их хариуцлагатай ажилтаа тий бас нислэгийн удирдагч та одоо онгоцыг энэ замаар ийм аргачлалаар ингэж удирдараа гэдэг тэр тооцоол зургийн аргачлалыг гаргаж өгдөг ийм юу юм. Энэ үйлчилгээнийхаа тэр дүрмийг одоо иргэний нисхийн дүрм 173 гэдэг дүрмийг одоо бас шинжилэн боловсруулах гэдэг ажлын хэсэг байгуулагдаад явж байна. За үүнтэй холбоотой даган гардаг журмууд, ажлын зааврууд, бусад баримтчгүүд нь бас дааж шинжилэгдэнэ гэсэн үг. Ийм ажлуудыг төлөвлөлт хийж байна да. Хөдөлთა асуудал ерөнхийдөө их зүйн орчин удаа техник технологи талаас нь ямар хувь гэх юм бол одоо жишээ нь ялцчил дандаа хөгжөөд байгаа салбар шүү дээ. Техник технологиос бол манай Монголын иргэний нисхийн салбар ер нь бол хоцроогүй явж байгаа. Тухайлбал манай нисхийн мэдээллийн үйлчилгээнд дэр гэх юм бол бид нэр 2006 оноос эхлээд нисхийн мэдээллийн үйлчилгээнд одоо автомат системийг суйрлуулж томруулж ашиглахаар Германы Avitec компанитай хамтран ажиллаад тэгээд өнгөрсөн 2013 онд бид нэр нислэгийн зургийн автомат системийг суйрлуулад дуусгасан. Одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа. За энэ технологиг бол хэрэгжүүлээд байна. Ер нь урд нь бол одоо Евроконтрол гэдэг Европын холбооны улсууд нийлж энэ системийг нэвтрүүлсэн одоо үйл ажиллагаанд мөрж байна. Арабын энэ ойролт орнотын орнуудаас Арабын Бахрейн,
Сауди Араб гэсэн ийм хоёр орн бас авч нэвтрүүлсэн байдгийн. Гэхдээ одоо хүртэл өөрсдөө одоо засвар үйлчлэгээ тэрийг одоо авч явах үйл ажиллагаагаа өөрсдөө менежмент хийж одоохондоо хараахан чадаагүй байна л да. Гэтэл манай одоо нисхийн мэдээллийн үйлчлэгээний албаны мэрэгчлэтнүүд, инженерүүд бол өнөөдрийн байдлаар энийгээ бүрэн одоо эзэмшсэн өөрсдөө авч чадах ийм хэмжээнд хүрээд байна. Тэгээ энэ ингэснээрээ бид нар одоо яг энэ чиглэлээр бол Аз намхан талаан бүстэй тэргүүлэгчтэй игнэд одоо аль биесээр ороод ингэж явж байгаа. Тэгэхээр энэ бол бас манай мэдээллийн үйлчлэгээний ажилтнуудын инженерүүдийн маань одоо бас чадвар хэр зэрэг байгааг илэрхийлэл тэр тусмаа иргэний нисхийн салбарын инженерүүд болвол бас олон улсын түвшинд үнэлэгдэх болсон гэдгийг бас нэг илрэл гэж бодож байна. За мөн сая өнгөрсөн 3 дугаар сард гэхэд манай байгууллагын 3 мэрэгчлэлтэн Малайз улсын иргэний нисхийн салбарт очиж аудит аудитын одоо шалгалт хийгээд ирлээ. Тэгээ одоо аудитын шалгалтын дүгнэлтийг гаргаад зөвлөмж бичээд одоо 4 сарын 18-нд хамгийн эцсийн байдлаар гараад хүргүүлэх ёстой. За хойд Солонгос өнгөрсөн 13 оны 1-р сард бид нэр хойд Солонгос, Тайланд, Малайз зэрэг орнуудын мэрэгчлэтнүүдэд одоо нисхийн мэдээллийн үйлчилгээний үндсэн сургалтыг зохион байгуулсан. За өнгөрсөн 14 оны өнгөрсөн 1-р сард гүнзгийр үлсэн нөгөө агшин шатны сургалтын яалаа. Тэгээ урд нь бол нисхийн одоо мэрэгчлэтнүүд маань гадаадд очиж мэрэгчлээ дэвшлүүлдэг гадаадын хүмүүсээс суралцдаг байсан бол одоо бид нэр эргээд одоо гадаадын хүмүүст зөвлөдөг, гадаадын хүмүүст багшилдаг, одоо үйл ажиллагаагийн шалгадаг, дүгнэлт зөвлөмж гаргадаг ийм хэмжээнд манай иргэний нисхийн салбарын мэрэгчлэтнүүд бас хүрж байгааг бас хэлхийн зүг бахаа гэж бодож байна. Малайз гэснээс 777 200-аас одоо болтол олдоогүй баг зүгээр одоо өнгөрцөн л хууч ирсэн мэт. Гэхдээ анх бас яг хайх ажил гарсан жаалга уснаас хойш Казахстан болоод Монгол улсын нутаг дэвсгэрээр жоохон хайнаа гэсэн мэдээлүүд гарсан байдаг. Тэгтэл Казахстаны талаас ч гэдэг юм одоо хэрвээ манай улсын нутаг дэвсгэрд орж ирсэн бид нэг радарт ингээд харж хуусаа манад бол ягаад ч орж ирэх гэсэн мэдээлүүд явсан л да. Манад одоо жишээ нь бүртгэгдээгүй онгоцууд гэдэг юм одоо гинтийн онгоцууд орсон тохиолдолд бид одоо бүхэлдээ газар нутгийн хэмжээнд бол мэдчих боломж хангалттай байгаа. Манайх одоо би түрүү хэлсэн иргэний нисхийн салбар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна гэдэг манай Монгол улсын нутаг дэвсгэр бол ерөнхийдөө бол тэр бодитад ажиглалтын удирдлага буюу одоо локаторын хяналтанд яг иргэний нисхийн салбарын манай одоо 5 ширхэг одоо локаторын станцыг суурилуулсан байгаа. Тэгэхээр энэгээр харах боломжтой. Тэгээд биднээс гадна ч бас нөгөө батлан хамгаалахын гэдэг маань бас ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо тийм хяналтгүй онгоц одоо орж ирээд буучин гэдэг тийм мэдээлэл бол байхгүй л дээ. Одоо ярьсан хэрэг шиг дараагийн хэсгийг ерөөдөө жоохон тань мэдхүн чиглэлээр ялангуяа тань зам гэдэг үг хэлээд байна л да. Одоо бид чинь бол авто зам явган хүний зам одоо ингээд хараад байдаг. Агаарын зам гэхээр одоо бид нар ч одоо яаж тооцоод ирэх гэсэн зүгээр энгийн хүнд ойлгохдохоор тайлбарлал. Агаарын зам гэдэг маань одоо тодорхой өргөн уртаар одоо хязгаарлагдсан тийм л одоо хийсвэрл одоо ойлголт юм да тий. Тэгвэл бид нэр одоо жишээлбэл манай төрүүчийн гаргадаг одоо зураг мэдээлэлүүд байдаг тий. Тэрэн дээр бол одоо нэгсэндээ палан дээр нь ингээд буулгаад юу яатсан гаргаад өгсөн байдаг. Тэр зургаа хараад нисдэг. Тэрэн дээр аарын хөлөг нисгтээ яадгүй гэхээр одоо гараад тодорхой өндөр аваад агаарын замдаа орлоо. Нэг тодорхой цэг дээр очиод агаарын замдаа орлоо гэхэд одоо жишээлбэл тэдэн градусаар тэдэн 1000 метрийн өндөрт ниснэ гэд онгоцныхоо хэрэглэлийг тохируулаад тэгэл тэр хэрэглэл маань одоо заагаад чиглүүлээд онгоцон дотор байгаа хэрэглэл тэр газарт байж байгаа станц 2 маань хоршиж ажиллаж байгаа. Тэгээд тэр замын заагаа чиглүүлээд ингээд нисгэл тийм гэсэн үг. Тэгэхээр одоо хараагүй хэлэх юм уу да. Тавхны яг зүйлч үйлчлэгээд бол одоо шинийг онгоц газраас хөөрөөд ямар өндөрт явах уу, ямар хурдтай явах уу гэдгийг энэ чинь нисгээс өмнө тухайн одоо онгоцны нисгчид
мэдээлүүдийг өгчөж байгаа л гэсэн үг үү? Мэдээлж. Одоо нислэгийн журам зохиох үйлчилгээ гэж яриад байна шүү дээ, тий. Энэ журам зохиох үйлчилгээ ер нь бол нислэгийн хамгийн одоо эрсдэлтэй гэх юм уу, хамгийн одоо анхаарал татсан тийм юу болвол нислэгийн үе шат бол одоо буултын оролт үлдэх гэж манай мэрэгжлийн хэллэгээр тэгж ярьдаг. Тэр шат байдаг. Тэгэхээр яг саяныхаа одоо бидний түрүүчийн ярьсан агаарын замаар нисэж ирээд тухайн нэг аэродром, тухайн нэг цэг дээр ирэнгүүтээ за би энэ аэродром дээр буух гэж байна гэд одоо нөгөө аэродромын бүсэд орох боллоо. Тэгэл тэрнээс эхлээл та одоо энэ замаар ингэж нисээд ингэж ийм хурдтай, ийм өнцгөр, ийм өндөртэйгээр ингээд ийм градусын налуутаагаар өндөр алдаад ингээд энэ нисэх буудалд буух ёстой шүү гэдэг тэр цооллыг хийгээд одоо зургийн зураад тий бүдүүрч зургийн зураад ингээд гаргадаг тэр нислэгийн журам зохиох үйлчилгээгээд манай үйлчилгээний нэг хэсэг нь бол хамгийн хариуцлагатай зүйл биш төвцөндөө. Гадаадын одоо манай төлөв хэд хэдэн олон улсын нислэгүүд байгаа. Зүгээр яг гадаадын том одоо компаниуд Европын зүгээс гэдэг юм ирээд буухлаар манай одоо аэродромч стандарт нийслэлүүд гэдэг юм их зүгээр иргэдийн хооронд нэг тийм мэдээлүүд яваад байдаг. Энэ үнэхээр бодтой гэвэл гадаадын том офсууд буучихаар танаад талбай тийм байна. Одоо урт найраа бөөрхөн байна ч гэдэг юм тийм үзүү яригдаад байдаг л та. Ер нь бол яг үе шаттайгаар иргэн засгийн ерөнхий газар, засгийн газраас хөрөнгө оруулалт хийгээд бас сайжруулах арга хэмжээнүүдийг авч явж байгаа. Ер нь манай иргэн засгийн цаашдын төлөвлөгөөнд ч гэсэн одоо олон улсын нисэх буудал, Чингис хааны нисэх буудал за цаашлуул одоо 2016 онд манай хөшгөө хүндэд шинэ нисэх онгоцны буудал Японы бүцэлтгүүд хөрөнгө оруулалттай тий урт хугацааны зээлээр ингээд ашиглалтанд орж байна. За мөн одоо олон улсын бэлтгэл аэродромууд болохоор одоо 3 сайхан гээд нөгөө 70 задгадад байгаа нисэх онгоцны буудал байна. Чой болсон Баян уулгийн ховд гээд мөрөн гээд энэ буудлуудыг ер нь бол одоо нөгөө ангиллын дээшлүүлэх гэж ярьдаг юм да тий тэр юугээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгөөтэй бас ингээд ажиллаж байгаа. Ер нь бол яг одооны хувьд бол Чингис хаан олон улсын нисэх буудал маань бас юуны хувьд агаарын навигацийн үйлчилгээний хувьд л гэж үзэхэд бол нэг талын оролттой тий бас нэлээд хязгаарлагдмал буухад төвхтэй тийм нөхцөл байдалтай байдаг л да. Өдөртөө яг одоо Чингис хааны нисэх онгоцны буудлаас орон нутаг гадаад гэлтгүүгээр ер нь хэдэн онгоц хөрж бууж идэх юм бэ? Ер нь бол өнгөрсөн 2012 он болвол баг оргил үе байсан. Энэ үед бол орон нутаг олон улсын нислэг нийлээд 50-аас 60 нислэг байсан. За өнгөрсөн 13 онд бас жоохон одоо энэ эзэн засгийн байдал юутай холбоотойгоор бас багасж ирсэн байгаа. Ялангуяа орон нутгийн нислэгүүд тий. Одоо энэ зууны нислэгийн одоо юг харах юм бол төлөвлөлт эрүүлсэн захиалгыг харах юм бол бас ер нь базар буурах тийм хандлагатай байж байгаа. Сүүлд ч одоо энэ хувийн онгоцны компаниуд, авиа компаниуд аягүй их болчихлоо шүү дээ. Энэ төр тав бүхний хамтаа ажиллахаар нь ямар өдөл мэдээж бас тэр компаниудын одоо нисгэгч нарт бас тав хүмүүс нөгөөсдөө мэдээлэлүүд өгөх хийх ажлыг гээд хамтраад явдаг байна. Тэр хувийн нисэх онгоцны буудлууд бол одоо бүртгэгдснээр ер нь бол 4 байна гэж үзэж байгаа л да. 5-7 нисэх буудлын байна, тий энержи ресурс хөрөнгө оруулалттай оюутлага нисэх буудлын байна. Овот гэдэг одоо бас нисэх буудлын байна. За мөн ерөнхий зорилтын агарын хөлгүүдэд зориулсан гэдэг энэ Sky Friends гэдэг налахын орчимд бас ийм буудлууд одоо бүртгэгдсэн зарлагдсан мэдээлэгдсэн байдаг. Тэгээд энэ буудлуудтай бол иргэн засгийн ерөнхий газар гэрээгээр хамтран ажилладаг. За тэр байгууллагуудад мэдээж иргэн засгийн нэг гол үүрэг бол аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт зохицуулалт хийдэг тий. Тэгэхээр энэ дээр бол одоо тэр олон улсын иргэний нисхийн байгууллага болон манай Монгол Улсын иргэний нисхийн тухай хууль за иргэн нисхийн багц дүрмүүдэд холбоотой энэ шаардлагуудыг тавьж одоо үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг. Мөн тэр байгууллагууд бас мэргэжлийн тусламж зөвлөгөө авах тийм юунууд бас байдаг. Хамтын ажиллагаанууд. Танай газрын зүгээс одоо тэр хөшөлтөд байгдаж байгаа шинэ онгоцны буудлыг барих ажилтны хэр ямар байдлаар хамтарч ажиллах, хэр гар бие оролцож болно, нэг зовлон жаргалаа мэддэг эндээ байдаг хүмүүс гэдэг шиг бас Японоос ирсэн хүмүүс ч бол тэр нарийн ширээнүүд бас мэдэхгүй л одоо байршил тэр мэдээ тусгай нарийн байдаг байх л та онгоцны буудлын барих гэдэг бол
төслийн нэгжтэр бол манай агрын навигацийн үйлчилгээ хариуцсан, аэродромын үйлчилгээ хариуцсан гэдэг мэргэжлийн хүмүүс оролцоод ер нь бол төсөл эхэлсэн цагаас эхлээд оролцоод явж байгаа. За одоо гэм байдлаар бол бас иргэний засгийн ерөнхий газар дээр бас ажлын хэсэг шинэ хэсэг бодлогын үйлчилгээ одоо шилжилтийн үеийн ажлуудтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орчихсон гэж явж байгаа. Одоо тэр шинэ нэгс бодол ашиглалтанд орчоод одоо байгаа Чингис хаан маань яана гэсэн үг вэ? Чингис хааныг ер нь бол тий ерөнхийд зорилтын гэдэг одоо general aviation гэж ярьдаг юм да. Энэ зорилгоор ашиглах байх гэсэн тийм чинь хандлагатай байгаа гэж би сонссон. Тэгээд энийгээр бас одоо цаашаад яаж ажиллавал одоо зардлаа нөхөж гэдэг юм уу те энэ талаар бизнес төлөвлөгөө өнтер боловсруулагдаад бас тусдаа баг ажиллаж байгаа юм. Манай дээр буухгүй нэ манай одоо агарын замаар зорчиж байгаа онгоцуд байдаг шүү дээ. Одоо Бээжигээс Москвач гэдэг юм ингээд тэр хэрэг олон онгоцуд энэ өдөрт одоо шинэ өдөртөө 50 онгоц манай Чингис хааны сонсдог бодлоор бууж газардж байна гэдэг шиг олон онгоцуд ер нь өдөртөө манай дэвэр явж идэг юм байна. Манай дэвэр өнгөрөлтийн онгоцуд бол нэг хоногт за 150-аас 250 гэх юм да. Ер нь бол жилийн туршид бас өөр өөрлөлтөө 100 одоо нөгөө нэг аял жуулчлалын сезон энтер эхлээд ингэхээр бол бас тоон нэмэгддэг. Бусад үе дараа жоохон багасдаг ч юм уу те янз бүр. Гэхдээ ер нь бол дундчаар нэг 200 онгоц гэж үзэж болно. Тэр бүгд 5 хүн бас одоо нэг дотоодын нисгч нартай өгж байгаа шиг л үйлчлэгээнүүдээ бас үзүүлээд явах уу? Тэрийг бол үзүүлнэ. Манай би түрүүн хэлжсэн тэр дээгүүр өнгөрдөг онгорцнуудын маань за ер нь бол бас нэлээдгүй 50 60% нь бол тогтмол нислэг гэж ярьдаг юм да. Одоо байнга нөгөө нэг тогтмол цагт нисдэг нислэгүүд байдаг шүү дээ. Энэ нислэгүүд маань бол манай нисгийн мэдээллийн эмхтгэл гэдэг энэ баримтчгийг авч танилцаа тэрнийхээ үндсэн дээр одоо нислэгээ эхлээд ингээд тогтмолжоод ингээд явцсан байдаг. Чартер нислэгүүд нь ч гэсэн авч танилцдаг. Энэ өнгөрөлтийн нислэгүүдээр бол цэвэр ямар үйлчилгээ үзүүлдэг гэхээр манай агрын навигацийн үйлчилгээний газар гэдэг энэ салбар маань одоо өнгөрөлтийн нислэгүүдэд үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлнэ тий. Техникийн үйлчилгээ үзүүлнэ. Мэдээллийг бол ер нь бол одоо орчин хуучин бид нэр хуучин яадаг байсан гэхээр зөвхөн нислэгт гарахын өмнө одоо мэдээлэл өгдөг байсан. Гэтэл одоо уртын зай нислэгийн, холын зай нислэгийн үед чинь зарим тохиолдолд 10 цаг тий доотлон 5 8 6 тэр хооронд ямар ч өөрчлөлт, ямар ч шинэ мэдээлэл гарч ирж болно. Гэтэл тэрийг авч чадлагүй зөвхөн нислэгийн өмнө мэдээлэл гардуулах юм бол тэрийг авч чадлагүйгээр гарнаа л гэсэн үг тийм үү. Одоо олон улсын иргэний нисхийн байгууллагаас ер нь тавигдж байгаа шаардлага маань юу юм бэ гэхлээр ерөөсөө нислэгийн бүх шатанд тий одоо нисчих явцтай хүртэл хамгийн шинэлэг мэдээллүүдийг одоо хүлээгээд авчих тийм боломжийг бүрдүүлэх ёстой л гэдэг шаардлагыг тавиад байгаа. Тэгээ миний түрүүчийн ярьсан нар бол одоо бид нэр тэр автомат систем гэдэг ямыг нэвтрүүлээд ингэснээрээ одоо нөгөө нислэгийн бүх үе шатанд одоо өөрийнхөө хэрэглэгчд үйлчлүүлэгчдэд одоо тэр мэдээллийг хүргэх боломжтой болж байна л гэсэн юм үг. Онгоц гэдэг тээврийн хэрэгслүүд энэ бусад тээврийн хэрэгслүүдэд бодвол энэ цаг агаараас нэлээх хамааралтай байдаг. Зүгээр одоо цаг агаар хит хүтэрлээ салхинд шуургатай байна гэдэг онгоцнуудын нислэг хоошлох тохиолдол нь хэрэг гардаг юм бол энэ тохиолдолд тавхны ажлын хэрэг хэмжээний тийм одоо ачаалал үзүүлдэг юм бол. Тий, ер нь бол агарын тээвэр гэдэг маань өөрөө ерөөсөө цаг агаартай салшгүй уялдаа холбоотой ийм юм л да. Тэгээд яг уу ер нь бол сүүлийн үед одоо орчин үед энэ олон улсын хөгжсөн газруудын аэродромуудад энэ төр бол техник технологи тоноглолоо энэ төр сайжруулад одоо явж ийн л да. Бид ч гэсэн бас тэр зүгт явж байгаа. Тэгвэл ер нь ямар ч тохиолдолд бол агарын хөлөг одоо түүний нислэг маань ерөөсөө цаг агаартай зайлшгүй холбоотой. Тэрнээс олж
саадах тохиолдол зөндөө гардаг. Та нар одоо мэдж байгаа тэр Японд одоо тайфун боллоо л гээл тий. Тэрэнд бол ямар ч арга байхгүй. Одоо яалтчгүй ялангуяа одоо энэ хаврын улирал, намрын улиралд нэг өдөрт одоо нэг хүүтэн биш, дулаан биш энэ үед бол мөсөлт гэж бас нэг юу энэ бол яалтчгүй цагаагаартай холбоотой мөсөл яадаг вөхлөөр ингээл газарч байж байхдаа одоо онгоц маань нойтон тий нэг бороонд ингээ хөлрөө тэгэл өндөрт гарахаар нөгөө температур буурна тий. Тэгэхээр одоо нөгөөх маань онгоцны гадаргууд дээгүүр мөс болж хувирдаг. Тэр нь нөгөө онгоцны механизмцууд нөгөө эд ангиудад ингээд гацаах янз бүрийн нөлөөлөл үзүүлж эхэлдэг. Гэх мэтлэн ер нь бол арын тээврийн бизнес цагаагаартай бол салшгүй холбоотой л доо. Эндээс цагтаа нисээгүй чинь тэндээ цагтаа очихгүй гэсэн. Тэгэхээр за эндээс нисэхгүй нүшвэл одоо тэр нисбуудын олон улсуудын одоо гадаадын буудлуудтай байнгын харилцаа холбоотой байх юм шүү дээ ерөнхийдөө. Харилцаа холбоотой. Тэгээд байнгын мэдээлэл явуулж идэг. Энэ нөгөө AFTN гэдэг одоо агарын навигацийн тэр одоо нисхийн төлөрсөн одоо холбооны сүлжээ гэсэн утгатай тийм сүлжээ гэдэг нисхийхний одоо тусгай холбоо бүх энэ дэлхий дээр байгаа энэ нисхийн байгууллагууд хоорондоо холбогддог. Энэ сүлжээгээр бид нар тусгай нөгөө түрүү ярьсан бас код мэдээлэл гэдэг шүү дээ. Энэ кодоор одоо ийм дуудлагатай ийм агарын хөлөг ингээд тэдний хүртэл саатж байна гэд мэдээлэл явуулчихна. Тэгээд тэр хүлээж авах аэродром очих аэродром маань цаанаа одоо зохицуулалтаа хийгээл. Ер нь бол ганцхан манайх тэгдэгчгүй одоо бусад газруу ч гэсэн дэлхийн нэг дээрээ яг тийм ажиллагааны зарчимтай. Эндээс нисвэш эндээс цаагаар гайвуу нисчдэг буух газар нь хүнд байвал бас л тав эндээс одоо чи манай тийм байх шүү. Онгоцнууд төр байлгаж байгаа ч юм бас тэгэлгийн харилцаа холбоонууд байнга л явж байгаа нь. Гарна. Тийм энд бас нөгөө нисхийн цагуурын байгууллага гэдэг байгууллага бас их онцгой чухал ач холбогдолтой тий. Тэгэл одоо тэр замын агаарууд нисэн очих аэродромын агаар ямар байх нь тий одоо тэрний цаг агарын мэдээ аэродромын тэр цаг агарын мэдээ энтрийг бүгдийг авч урьдчилан шинжилээд дүгнээд за та нар одоо нисэх боломжтой байна. Тэдэн цагийн дараа тиймэрхүү байх прогнозтой байна ч гэдэг юм уу тий гэхэнчлэнгээр мэдээлэл энэ бол бас л нөгөө нисхийн өмнөх нөгөө бэлтгэл ажиллагаанд ордог нисхийн өмнөх мэдээлэл гэдэг юмны бас нэг хэсэг. Маш олон болж ирсэн хөрж бодох юм биш тий. Тэгээ маш олон хүмүүсийн хамтын ажиллагаа. Нисэх гэдэг маань өөрөө нөгөө техникийн салбараар тий. Тэгэхээр энд маш олон хүний ер нь өөрөө техникийн салбар тэгээд нэлээд тийм нарийн төвхтэй салбар шүү дээ тий. Энэ утгаараа их олон хүний оролцоо хүч хөдөлмөр ордог. Тийм байна. За зөвхөн бид ясаа өндөрлүүлээ. Манай мэдээлэлд иргэний нисхийн ерхий газрын нисхийн мэдээллийн үүсгэний албаны дарга ариун гэрэл оролцож удирдах хүнд бас мэдээлэл хүргэлээ. Урьдчилан авснаар баярлалаа. Баярлалаа.